Дараагийн мэдээ. Авилгатай тэмцэх газраас ашигт малтмал газрын тосны газрын эрх бүхий 3 албан тушаалтныг яллагдагчаар татан нэгийг нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлаад байна. Тэднийг бусдаар дамжуулан аж ахуйн нэгжээс хахуул авч мөнгө угаасан байж болзошгүй гэж энэхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тухайлбал Алтчин группийн Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс ашигт малтмал газрын тосны газрын дараагасан ган хуйгнар нь 2.5 тэрбумын хахуул авсан байж болзошгүй байгаа юм байна. За тиймээс дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс авилга өгч авсан гэгдэх ган хуйгийг Эдвард Сүрэн нарыг тус 1 сарын хугацаатаагаар цагдаа орох шийдвэр гаргасан юм а. Авилгатай тэмцэх газраас ган хуйгийг ашигт малтмал газрын тосны газрын дараагаар ажиллаж байхдаа Монгол банкнаас томилогдсон эрх хүлээн авагчийн мэдээлэлд байсан ашигт малтмлын тусгай зөвшөөрлийг олон Водголд компани болоод зөв компаниуд эзэмшилт хууль бусаар шилжүүлжээ. За үүнийхээ хариуд 2.7 тэрбум төгрөгийг бусдаар дамжуулан хахуулт авсан юм. За ингэж албан тушаалын байдлаа уруулан ашиглахдаа 148.5 тэрбум төгрөгийн охирлыг төрд учруулсан гэж буруутгаж байна. За эрүүгийн хуулийн 22-ын 4-ийн 2, за 22-ын 5-ын 1 дэх хэсэг зааснаар хэрэгт холбогдуулан бол нийтдээ 3 хүнд одоо цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаад байна. За нэг хүнийг бол баривчилж энхүү мөрдөн шалгах ажиллагаа цаашаа явагдаж байна. За нийтдээ төрд учирсан одоо 148.5 тэрбум төгрөгийн хохирлыг бол нөхөн төлөвлөх ажил бол 1 тэрбумд яригдчихэв.